Ном унших хэрэгтэй гэж байна. За би бол ном унших талаар ингэж боддیں۔ Хүмүүс ер нь ингээд хөгжихийн тулд ер нь улс оромч тэр бидний одоо хуулийн байгаа орчин бүгд хөгжихийн тулд энэ хөгжил маань хувь хүний хөгжлөөс эхэлдэг. Ном бол өөрийгөө хөгжүүлж байгаа нэг өстой тархины финанс гэж байна. Тэгэд ном уншихын гол шалтгаан бол би ингэж бодод байна л да. Би хөгжихийн тулд миний амьдралд үзсэн, туулсан, харсан зүйлс дээрээ туршлагажаад одоо ингээд хөгжсөөр байгаа тийм ээ. Харин би нэг дор хоёр газар байж чаддаггүй. Тийм болохоор зэрэг миний амьдралдаа үзсэн, харсан, туулсан бүх зүйлс хангалтгүй мэдж байгаа. Тийм болохоор зэрэг тэрийг одоо хангалттай болгох өөр үзсэн туршлага мэдлэгийг олж авах тулд ном уншдаг гэж боддог. Тэгэхээр ном унших бол энэ хүний шаардлагатай асуудал. Нэгэнтээ ном хүний хөгжлийн талаар ярьсных нэг зүйлийг бас бодтогч хэлмээр байна. Улс орны хөгжил, нийгмийн хөгжил гэж ярихаас илүү тэр хувь хүний хөгжлийг дөрвж ярих хэрэгтэй. Би өмнө нэг яриан дээр хэлжсэн шүү дээ. Би чамд хайртай гэж хэлэхийн тулд юун түрүүнд та би гэж хэлэх ёстой санаарай гэдэг. Тэгэхээр зэрэг юун түрүүнд өөрсдөө бодоод тэр тархины фитнесийг хийж хүмүүс ном унших хэрэгтэй.